Нэвтрүүлгийн сонсогч нартай өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 11 минут болсон байна. Нөгөө талын нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэх бэлэн болжээ. За студид хөтлөгч Мөөгийн Чанцаа, найруулагчаар Ангар нар ажиллаж байна. За өдрийн мөг ах. За өдрийн мэнд. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Номин даатгал, таны амар тайван аяллаа баталгаа, мөн элэг хамгаалах бэлтгэл вижүүэд хамтран ажиллаж байна. Элэг хамгаалах бэлтгэл вижүүэд тийм шүү дээ. Тийм. Яг зөв. Дүүн бол энэ тал дээр асуудал үзүүлчихдэг байна. Нэр нь болохоор өөр нөгөө нэг тимус ашигтай бактери гэхээр гайхаад. За ингээд нөгөө нэвтрүүлэг өнөөдөр бол эрдэмтдийн түүхийг танилцуулдаг. Тэгээ өнөөдрийн шинжилгээ ухааны хөгжил дэвшилт даруухнаар гэхдээ уйггүйгээр маш гайхамшигтайгаар олон эрдэмтэд хүчин чадлаа өргөсөн. Тэгэхээр бид нар энэ өнөөдрийн физикийн салбарт маш чухал нөлөө үзүүлсэн тэгсэн хэрнээ үргэлж эмгтэй гэсэн байгалаасаа төрсөн төр хүүсээсээ болж байнга дорд үзэгдэж гадуурхагдчихсэн. За юуны Австрийн физикч Лиз Мейтнер гэж хүнийг танилцуулна. За энэ Лиз Мейтнер бол Австри гаралтай онлайн физикч байсан. Энэ хүн цөмийн физикийн салбарт маш чухал нээлтүүдийг хийсэн юм эрдэмтэн гинэ. За ялангуяа цөмийн хуваагдлын процессыг тайлбарлахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн юм байна. За түүний нээлт нь цөмийн эрчим хүч болон атомын бөмбөг хөгжих үндэс болсон гэж шүү дээ. Тэгээ энэ хүн байгааг бол ер нь бас энэ тал дээр хөгжихгүй байх нь шүү дээ, тэ. Яг гэхдээ жоохон орой л хэлэх байсан байх л та, тэ. За гэвч түүний физикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь дарагдуулаад за амьд ахуйд нь гавьяг нь олроос огт үнэлээгүй юм бэл. Тэгээ тийм учраас өнөөдөр одоо ийм хүний тухай гавьяг нь бит хоёр танилцуулах нь шүү дээ. За бүтэн нэр нь бол Лиз Мейтнер 1878 оны 11-р сарын 7-нд тухайн үеийнхэн Австро-Унгарын эзэн тулсын нийслэл Вен хотод төрсөн. За одоогийн бол Австри Вен. За 8 хүүхэдтэй еврей айлын 3 дахь хүүхэд. За тэдний гэр бүл бол ер нь хангалуун амьдралтай. Аав нь хуульч, шатрын мастер багш Филипп Мейтнер гэж ийм хүн байсан. За Элиз гэдэг нэрийнх нь гэрийнхэн бол богиноцоход Лиз гэж дууддаг. За ингээд Лиз Мейтнер 8 настайдаа Франц сургуульд ороод Франц хэл, нягтлан бодох бүртгэл, арифметик, түүх, газар зүй, шинжлэх ухаан, гимнастикийн хичээл үзсэн. Ингээд 1892 онд сургуулаа төгссөн юм байна. За манайхаар бол хуучнаар бол 8 дугаар анги үе бүрэн бус дунд боловсрол гэсэн үг. За тэгээд тухайн үед Австри улсад эмэгтэйчүүдийг дээд сургуульд илсхийг зөвшөөрдөггүй байсан. Тийм болохоор ахлах сургууль болон дээд сургуульд орж чадаагүй юм байна. Тэгэхээр 8 төгсөөд 9 саравтаач ороогүй ягаад гэвэл эмэгтэй хүн оруулахгүй гэд. Тэгээд дээд сургуульд 9 сараваа төгсөөгүй юм чи дээд сургуульд орохгүй. Ер нь бол энэ эхнийх нь одоо гэдгийг гадуурхалтна гэдэг юм уу? Ерөөсөө л эмэгтэй болоод төрцнөөсөө болоод ингээд эхнээсээ ингээд ийм нийгмийн хачин ийм ойлгомжгүй гадуурхалтанд хамрагдаад эхэлсэн байдаг. Зүгээр эмэгтэй хүний хийж болох тэр үед бол эмэгтэй хүний хийж болох зөвшөөрсөн хамгийн гайгүй ажил нь багш байсан юм байна лээ. Тэгээд Лиз гэж энэ Мейтнер гэж эрдэмтэн эхний ээлжинд бол Франц хэлний багш хийсэн. 8 дугаар анги төгсөөд гэсэн. Ер нь тэр үед эмэгтэйчүүд бол нэг олигтой ажил төрөл эрхэлж чаддгүй байсан юм шиг л шүү дээ. Тийм. Ямар сайндаа ингээд ингээм эмэгтэйчүүдийн зөвшөөрөгдсөн ажил хамгийн гайгүй одоо цагаан цагтны ажил гэсэн чинь багш баг те. Тийм ээ те. Тэгээд 10 дугаар анги сурахгүйсэн гэхээр л амар багс тийм ч өндөр хөгжилтэй өнөөгийн Европ шүү дээ. Тий. 9 саравыг нь буюу ахлах сургуульд байхгүй зүгээр л дунд сургуулаа төгсөөл тэгэл болоо. Чи одоо тэгээд ингээд баг хүнтэй суу гэдэг үс юм. Тийм л юм байлаа. За 1897 онд эмэгтэйчүүдийг дээд сургуульд орохыг зөвшөөрсөн байдаг. Тэгээ ахлах сургууль төгсөөгүй гэдэгтээ тухайн үед бол түүнийг аваагүй гинэ. Гэхдээ ингээд над инээтэй санагдаад их ингээд чи ахлах сургуульд орох болохгүй гэж хэлжингүүтээ дараа нь их сургуульд орох гэхээр чи ахлах сургуульд сураагүй юм штэ. Тэгэхээр уусаа л ойлгомжтой орж чадахгүй штэ тий. За тиймээс 1899 оноос гэрийн багш хөлслөөд ахлах сургуулийн програм буюу 9 10 дугаар ангийн боловсролыг авсан. За түүний багш физикч Артур Зарваси гэдэг хүн байсан. За тэгээ энэ хүн Лизээс гадна өөр хоёр охин ингээ нийлүүл нийт 3 эмэгтэйд гэрээрээ физик хичээл заадаг гэсэн гинэ. Тэгээ нөгөө хоёр охин ч бас алдартай эрдэмтэд чинэлэг айлын хүүхдүүд байсан. Ер нь Лизийн хувьд бас нэг боломжийн айлын хүүхдээс учраас ингээ гэрээрээ боловсрал эзэмших боломж олдчихж байгаа юм л да. Хэрвээ ч ядуу айлын хүүхдээсэн бол ингээ боловсрал эзэмших нь бол юу л байсан юм байна юм шиг ба. За тэгээ 1900 онд эхлээд эгч Жизел нь анагаахын сургуульд тэнцэж орж чадсан. За тэгээ дараа нь Лиз 1901 онд Вений их сургуульд физикийн математикийн ангид орж чадсан. За тухайн үед бол 23 настай байсан юм билээ. Уг нь тэр ахлах сургуульд яг одоо их сургуульд орох гэсэн хамгийн анх 1897 онд нэг оролдлого хийсэн шүү. Тэр үед бол арай илүү нэг 19 настай байсан юм да. Тэгээ орж чадахгүй байсаар байгаад бас нэг боловсрал эзэмшээд ороход 23 настай болсон байсан. За тэгээ энэ ангид өнөөдөр ч одоо хоолой яагаад гэнэ. За энэ ангид 14 эмэгтэй орсон гинэ. Тэгээ сургуулийн хэмжээнд бол энэ маш гайхалтай үзэгдэл болсон. Яа тэгэхээр түрүү хэлсэн те их сургуульд ерөөсөө эмэгтэйчүүд сурдаггүй байсан. Тэгсэн чинь гинтгий ингээд 14 эмэгтэй ороод ирээд ингээд сурахаар ирчүүд бол ингээд гайхаж байгаа юм л да. Тэгээд энэ 14 охины ихэнх нь ямар нэгэн байдлаар алдартай нэрт эрдэмтэд судлаачдын охид буюу ер нь юм баян чинэлэг айлын хүүхдүүд байсан. Ер нь бол
судлаа эрдэмтдийн охин гэхээр ер нь бол ээж аав нь бол боловсрол хэрэгтэйг мэдцэл нөхдүүд байж тээ. Тэгээд анхны зөвшөөрөгдсөн л одоо юу гэдэг ингээд илсэл хвшоо тээ. Эмэгтэйчүүдийг дээд сургуульд авна гэд. Тэгээд энэ Лиз Мейтнер гэдэг энэ хүн болохоор хүүхэд байхасаа физикч болохоор заяасан ийм баг төрцөн хүн байсан юм байна. 8 настайгаас эхлээд өөрөө ингээд хүүхэд 8 настай хүүхэд ээжэж хувийн ийм шинжлэх ухааны судалгааны дэвтэртэй байсан. Тэндээ ингээд байнга одоо юу гэдгийг за ингээд бичээд тэмдэглээд математикт их дуртай. За бусад шинжлэх ухаанд бол их дуртай. Тэгээд ялангуяа нефт, газрын тос, ийм нэмгэн хальс, ойсон гэрэл ингээд ийм физикийн үзэгдлүүдийг, физикийн материалуудыг маш их сонирхон судалдаг. Дэвтэр дээрээ ингээд өөрийнхөө тэмдэглэж бичдэг ийм хүүхэд байж. Тэгээд тэр нөгөө судалгааны дэвтрийг бүр ингээд маш их нандиндаг, байнга дэрэн доогуур хийж унтдаг. Тэгээд Мейтнер Веник сургуульд физикч Людвиг Больцман гэж багшаасаа онцгой урам зориг авч суралцсан гэж намтарт нь бичсэн байдаг. За энэ ангид нь алдарт физикч Людвиг Больцманы охин Хенрита бас хамт сурдаг байжээ. За ингээд 1905 оны 11-р сарын 20-нд Максвеллийн тэгштэглийн шалгалт гэдэг нэртэй ийм диссертац бичээд 1905 оны 11 сарын 20-нд бичээд 8 хоногийн дараа буюу 11-р сарын 28-нд энэ диссертацаа дуусгасан байна. Ингээд 12-р сарын 19-нд Экснер Больцман нарт аман шалгалт өгч тэнцээд 1906 оны 2-р сарын 1-нд докторийн зэрэг хамгаалсан. Тэгэхээр ерөөсөө нөхөр бол докторийн зэрэг горилсон одоо эрдмийн ажил буюу диссертацаа 8 хоногийн дотор бичсэн. Ийм супер нөхөр юм байна. Гэхдээ докторийн эрдмийн ажлыг бол ингэж хурдан бичсэн хүн байхгүй хаа. Харин байдгүй л. Одоо миний нэг таньдаг нөхөн маань Японд сурдаг байхгүй. Одоо ингэж жил тойрч. 2 жил. Тийм шүү дээ. Ямар ч юм докторант гэдэг чинь ингээд 2 жил гарan ингээд судлаад тэгээд нэг докторийн ажлыг хийж байгаа. Тэгээд энэ хүн бол 8 хоногийн дотор бичсэн. Гэхдээ мэдээж 8 хоногийн дотор биччихээд тэгээд дараа нь хамгаалтлаа дахиж тэрэ сайжруулсан баг. Тэгэхээр ер нь бол яг 8 хоногийн дотор бичээд бүр дуусгацсан. Буюу нарийн бичгнэртээ өгцөн байсан. Ийм нөхөр тэгэхээр ер нь бол яалтчгүй супер нөхөр юм. Тийм ээ, тийм. Яалтчгүй сод. Тэгээ 8 настайдаа юу хийжсэн гэлээд үү те. Тэгэхээр 8 настайгаас тийм юм гэдэж болдог л айхтар мундаг хүн байж л те. За Лиз Мейтнер 1903 онд эрдмийн зэрэг хамгаалсан Ольга Штайндлерийн дараагаар Вений их сургуульд физикийн чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан 2 дахь эмэгтэй болсон гинэ. За тийм түрүүн хэлээд байгаа энэ Ольга гэдэг нь болохоор нөгөө 10 өөрөөс нь гадна 13 эмэгтэй сурчсан шүү. Тэдний нэг нь юм билээ. Нэг нь төрүүлээд одоо ерөөхдөө эрдмийн зэрэг хамгаалсан гэсэн үг шүү. За ингээд Лиз Мейтнерийн диссертацийг 1906 оны 2 сарын 22-нд нэг төрлийн бус биеддэх дулаан дамжуулалт гэдэг нэртэйгээр нийтэлсэн. За тэгээ Австрийн онлын физикч Паул Эрнпест гэдэг хүн энэ залуухан доктор бол манайд Лиз гэсэн үг шүү дээ. Хандаж хэлсэн маам л та. Чи ингээд нэрт физикч, математикч Лорд Рейли гэдэг хүний те оптикийн тухай өгүүллийг нэг судлаад үзээч гэж санал болгосон юм байна. За ингээд Эрнпест түүнийг Рейлигийн судалгааны явцад гарсан за бүрэн тайлбарлагдаагүй нэгэн туршилтын үр дүн ингээд тайлбарлаж өгсөн. Чи энийг сонирхоод үзээ, үр дүн ийм байна. Нэг ингээ анзаараад үзээч гэж санал болгосон л гэсэн үг. За тэгээ үүнийг анхааралтай Лиз Мейтнер судлаад за тэгээ туршилтын үр дүнг тайлбарлаад өөрийн тайлбар дээр үндэслэн таамаг дэвшүүлээд за тэрийгэ туршилтаар баталгаажуулаад бие даасан судалгаа их чадвартай гэдгээ харуулж чадсан юм лээ. За тэгээ судалгааны үр дүнг болохоор Френел рефлексийн томьёоноос гарсан зарим дүгнэлт нэртэйгээр тайлан гаргаж нийтэлсэн гэсэн үг. Тэгээ энэ үед бол яг бие даан судалгаа их боломжтой гэдгээ өөрөө харуулж чадсан гэсэн үг байхгүй юу. Гэтэ тэр нөгөө нэг судлаач одоо санал болгоод байгаа шүү дээ. Чиний хийгээд үзэж. Тэгэхээр нэг юм чадвартай гэдгийг л анзаарсан юм шиг байна л та. Тийм л юм байна. Яг магадгүй дээрээс нь тэгээд чи ер нь хичнээн эмэгтэйчүүд дөнгөж ингээд нөгөө төгсөөд их сургууль төгсөх боломжтой, сургууль сурах боломжтой гэдэг үзэл бодол нэгдэд удаагүй байсан болохоор магадгүй ер нь бол зарим хүмүүс жоохон эмэгтэй гэдэг утгаар нь юу голонгууч байсан байж магадгүй юм. Тэр үед ч угаасаа тэгээд эмэгтэйчүүдийг эрдэмтэн гэж авч үздэг байсан юм л шүү дээ. Харин тийм. Тэгээд 6 он гэсэн үг 1906 онд энэ судалгааг хийж байхдаа Стефан Мейер Лиз Мейтнерийг юу байсан юм бэ? Цацраг идэвхт бодистой анх танилцуулсан гинэ. Тэгэхээр тухайн үеийн цоошин судал тэр үед цацраг идэвхт дөнгөж нэгдэжсэн судалгааны цоошин талбар байсан. За ингээд судалгаагаа альфа тоосондроос эхэлсэн. Ингээд металл тугалган цаастай хийсэн туршилтаар альфа бөмбөсийн цацрагт тархах нь металлын атомын массын хэмжээгээр нэмэгддэг гэж олж мэдээд ингээд 1907 оны 6 сарын 29-нд мэдснэ физикийн сэтгүүлд нийтлүүлсэн юм байна. Тэгсэн энэ нэрт эрдэмтэн Эрнест Рутherford гэдэг хүн энэ тайлангийг үндэслээд одоо энэ юуны Лиз Мейтнерийн бичсэн тайлан дээр үндэслээд том эрдэмтэн Эрнест Рутherford гэдэг хүн
цөм ба атомыг таамаглаж эхэлсэн гэж байгаа. Тэгэхээр эрдэмтэд нэгнийхээ гიშгсэн шатан дээр ингээд үргэлж ингээл гიშгээл ингээл нэгнийхээ хийсэн юм дээр энэ ингэсэн юм уу тэгвэл ийм юм байж таа гэж цааш нь хөгжүүлээд явд юм байна. Тэгээд энэ судалгааны үр дүн за өөрийнх нь аав бол санхүүгээр маш сайн дэмждэг байсан. Ер нь бол боломжийн амьдралтай аав нь хуульч байсан, шатрын мастер байсан. Тэгээд санхүүгийн дэмжлэгтэй байсан учраас Лиз Мейтнер Берлин дэх Фридрих Вильгельмийн их сургуульд очоод за ингээд нэрт физикч Макс Планкийн шав болсон гэж. Тэгэхээр ер нь одоо карьер нь бол өсөж штэ тий. Тий. За Улаанбаатар хотод 14 цаг 22 минут болжээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Номин Даатгал таны амар тайван аяллаа баталгаа хамтран ажиллаж байна. За Номин Даатгал одоо бол ингээд нэг аяллууд гадагшаа дотгошоо айлж аяллаар явсан та бүх аялал бол даатгалтай байгаа. Яг дотоодын даатгал аяллыг хүмүүс ингээд нэг төдийлөн сонирхдаггүй гэж магадгүй. Гэхдээ дотоодын аялал дээр ч гэсэн даатгал хийх юм бол автомашин эвдрэхээс ахуулаад гинтийн одоо юу гэдэг янз бүрийн явдал болвол та даатгалтай учраас даатгалаасаа бас нөхөн төлбөр авах боломжтой байдаг. Тийм болохоор гадагшаа аялах, дотгошоо аялахдаа та Номин Даатгалыг сонгох юм бол эднийх он дуустал бараг л он дуустал юм байна. 11 дугаар сарын 31-г дуустал даатгалтай аялье гэдэг ийм урамшуулт аян зарласан байгаа. Энэ урамшуулт аяны одоо шагналын сан гэхэд л 15 сая төгрөгийн шагналын сан 5 хүнд ийм 15 сая төгрөгийн шагналын сантай ийм сонирхолтой урамшуул байна. За супер шагналаас нь танилцуулах юм бол эхнийх нь 8 сая гэж байгаа. За энэ маань дэлхийн хэмжээний оддыг дээрээс нь үзэх аяллаа эрх буюу Blackpink, Taylor Swift, Maroon 5, Coldplay гэх мэтчлэн алдартай хамтлаг дуучны тоглолтыг үзэх нь байна. За дараагийнх нь 4 сая төгрөгийн эрх байх нь за зүүн өмнөд Азийн дурын улс руу аялах эрх байгаа. Тэгэхээр нэг цаанаасаа ийшээл аял гэдэг өгчгүйгээр та өөрөө сонгох гэсэн үг. Тайланд, Вьетнам, Индонез, Малайз гэсэн гайхалтай газруудыг сонгож аялах нэ. За үүний дараа болохоор 1500 өгч сая 500 төгрөгийн Италийн алдарт Carpisa брендийн эрх байгаа юм байна. За мөн 1 сая төгрөгийн цахилгаан барааны даатгалтай хүссэн цахилгаан бараагаа авах эрх байгаа юм байна. За 500 мянган төгрөг таны амьдралын мартагдашгүй хэсгийг бүтээх аяллаа хэрэгслийн бэлгийн багц ус байгаа гинэ. За ингээд ер нь бол та юу яах хэвээр энэ Номин Даатгалаар гадагшаа дотгошоо аялахдаа энэ урамшуулалт хамрагдана. Дээрээс нь мэдээж аяллаа даатгалтайгаар аялчихна. Лавлах утас нь 1828 88 гэдэг утаснаас лавлаараа 1828 88 гэдэг Номин Даатгалын утас байгаа. За Номин Даатгал бүх салбаруудаар очиод бас үйлчлүүлэх боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Номин Даатгал таны амар тайван аяллаа баталгаа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За бид өнөөдөр 7 хоног болгоны мягмар гарагт эрдэмтдийг танилцуулдаг. За ингээд хэдийгээр маш алдартай мундаг том физик эрдэмтэн байсан ч зүгээр л цаг үеийнхэн одоо сонирн байдал буюу эмгтэй хүн болоод төрцнөөсөө болоод маш олон удаа одоо юу гэмтэй эвгүй байдалд орсон, үл тоогдчихсэн ийм эрдэмтний тухай ярьж байна. За тэгээ сая нөө үг хэлсэн шүү дээ. Физикч маш алдартай нэрт физикч Макс Планкийн шам болсон гэдэг. Тэгээ Макс Планк болохоор өөрөө эмгтэй хүнийг их сургуульд эсвүүлэхийг эсэргүүцдэг байсан гинэ. За. Тэгээ зөвхөн түүнийг онцгой тохиолдол гэж хүлээн аваад зөвшөөрсөн буюу их л мундаг хүсвэсэн болж таарж штэ. За гэвч Макс Планк багш өөр эмэгтэйчүүдийг сургуульд орохыг өрсөд дэмжихгүй зөвхөн л хийзэл орно. Өөр хүүхнүүд бол хэрэггүй гэж байна. За тэгээ Планк түүнийг өөрийнх нь лекцэн зохиог зөвшөөрөөд бүр гэртээ урьж ярилцдаг байсан. Уг нь эсэргүүцдэг байсан юм бүр гэртээ урьдаг байсан байгаа. За ингээд Лиз бол түүний гэрээр байн горж гарна, гэрт нь хөгжим тоглох тоглолтог. Ер нь бол хөгжимд ийм сонирхолтой эмэгтэй байсан байл л да. За стад жихэн дундаа орсон гэсэн үг. За бүр багш Планкийнхаа 1889 онд төрсэн ихэр охид болох одоо Эма Грете хоёртой ингээд найзалдаг гэсэн нөхөрлөн. За тэгээ Лиз Мейтнер физикийн хүрээлэнгийн дараа Хайнрик Рубинстэй уулзаж судалгаа хийхээр хандсан. За Рубинс түүнийг өөрийнх нь лабораторид ирж ажиллахад баяртай байх болно гэж хэлсэн гэхээр бас л удаа дахиад эмэгтэй гэдэг талаас нь нэг юм байхгүй байгаа дээ шүү дээ. Шууд хүлээж аваад шүү дээ тийм. За бас химийн хүрээлэнгийн Отто хан гэдэг хүн хамтран ажиллах физикч хайж байгаа гэсэн гэж нэмж хэлээд за ингээд хэдхэн минутын дараа нөгөө Отто хан гэдэг нөхөртөө танилцуулж байгаа. Чи энэ хүнтэй танилцаад үзээ. Энэ юу нэгэд хамтрагч хайж байгаамаа гэд. За тэгээ Отто хан бол Уильям Рамсей, Эрнест Рутерфорд нарын удирдлагын дор цацраг итгэвт бодисыг судалж за тухайн үедээ хид хідэн шин цацраг итгэвт элементүүдийг нээсэнгээд аль хэдийн үнэлэгдсэн юм мундаг судлаач байсан маа. Тэгэхээр ийм мундаг судлаачийн чи нэг те хамтрагч нь болоод нэг оролдоод үзээч ярилцаад уулзаад үзээч гэдэг ингээд уулзсан гэсэн үг. Энэ Отто хан гэдэг одоо химч юм байл шүү дээ. Химч. Тэгээ энэ Лиз Мейтнер гэдэг энэ бүсгүүтэй бол нас чацуу байсан юм байна лээ. Тэгээд ер нь бол энэ Отто хан гэдэг энэ химч ажлын хамтрагч бол зөвхөн ажил төрлийн хамтрагч биш. Бүр яг ингээд энэ хоёр бол яг альбан бус тэгтээ одоо юу гэдэм бэ үерхдэг байсан харилцаа холбоотой байсан гэж хувийн тэмдэглэлтэй Лиз Мейтнер өөрөө тэмдэглэж үлдээсэн байт юм байна. Тэгээд Отто хан болон Лиз Мейтнер
Энд аль нь хоёулаа цалингүй ажиллаж байсан залуучууд. Тэгээд альфа, бета тоосонцор, гамма цацрагыг хэмжихийн тулд электроскоп ашиглаад ийм судалгаа хийдэг байсан юм байна. Тэг яг уу гэр бүл нь боломжтой байсан учраас ар гэрээсээ мөнгө, ээж аваас мөнгө аваад өөртөө зүгээр л цалингүй дураараа одоо юу гэдэг шинэ нээлт хийх гээд ч гэдэг юм уу те ингэж ажилтдаг байсан. Ямар ч цалин байхгүй. За энэ бол Берлиний их сургуульд ингэж ажиллаж байсан. Тэгсэн Берлинийг өөртөө багтаасан тухайн үеийн Пруссийн хаант улс Германы ихтэй сургуульд эмэгтэйчүүд элсгийг тухайн үед зөвшөөрөөгүй байсан. Тиймээс Лиз Мейтнер зарим танхимд нь бол орж чадна. Зарим лаборатори, хүрээлэнгийн зарим хэсгүүд нь орж чадахгүй. Яг бол эмэгтэйчүүдийг хоригддаг байсан. Бүр хамгийн инээдтэй ажиллаж байгаад тэр Берлиний их сургуульд ажиллаж байгаад бие засахыг хүсвэл их сургуульд нь эмэгтэйчүүд зориулсан 0 байхгүй. Тэгээ зөвхөн эрэгтэйчүүдийн бие засах рүү те. Тэгэхээр бүр сургуулаасаа гараад цаатлын болонд нь байдаг ресторанд очиж бие засдаг байсан гэж байгаа юм. Тэр нэг дан ирчүүд угаасаа байд суралцдаг сургууль учраас анханасаа эмэгтэйчүүд харин зэрэг байдаг гэсэн болж тарж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бие засахын тулд зайлуул тавиал нэлээ хол. Зарим нь бол бүр ингээд гэр мэрлэг очиж бие засдаг. Тий, тэр нэг NASA-гийн эрдэмтэд ч бас тэгж байгаа шүү дээ. Тий, тэр камераас тэгдэг шүү дээ. Тий, бүр ингээд бүр гарч явж ээж бие засдаг 0 байхгүй гэж. Тэр чинь тэгээд дээрээс дарга нь өөрөө тэрэгэж мэддэг. Дотор нь ариун цэвэр өөрөө эмэгтэйчүүд байх нь байгаад шүү. Гэхдээ тэр чинь өнгө тарьсан. Өнгө тарьсан. Тийм учраас хэлж чадахгүй. Тэгэхээр арай жоохон өөр. Тий. За тэгээд ашгүй 1 жилийн дараа эмэгтэйчүүдийг ихтэй сургуульд элсүүлэхээр болсон. За тэгээд хязгаарлалтуудыг цуцлаад байр эмэгтэйчүүдийн бие газартай болгож өгсөн. За хэдийгээр эмэгтэйчүүдийг их сургуульд элсүүлэх болсон ч зарим эрдэмтэд за ялангуяа энэ хиймчид энэ өөрчлөлтөд өөрөөс таадаг хүлээж аваагүй нэ. Тэгээд би яагаад гайхаад одоо физикчдийн хувьд бол арай гайгүй байгаа шүү. Тэгээд хиймчид яагаад ингэ эсэргүүцэдсэн бэ гэхээр тухайн үед шинжлэх ухааны салбар за ялангуяа энэ хийм эрэгтэйчүүдийг ингээ давмгаалсан буюу ер нь ирчүүдийн салбар байсан нэ. Тийм учраас гүй дан ирчүүдийн салбарт яагаар эмэгтэйчүүд орж ирдэг юм бэ гэж бүр ингээ батны эсэргүүцэж их дургу хандлагыг харуулсан байдаг. За харин физикийн хүрээлэн гэхэд түүнийг илүү таатай арай зөөлнөр хүлээж авсан. За ингээ ерөөдөө хүлээн зөвшөөрсөн. Чивэл мэдлэгтэй хүүх юм байна, бүсгүй юм байна гэдэг тийм. За тэгээ Лиз Мейтнер, Отто фон Бейер, за Джеймс Франк, Густав Герц, Роберт Пол, за тэгээд Макс Планк, Питер Прингшейм, Вильгельм Вестфолд зэрэг одоо физикчтэй найзалж эхэлсэн. За энэ дуртай хүмүүс бол ерөөсөө тэр салбарынхаа мундаг юм шилдэг хүмүүс юм байна. Тэр шилдэгүүдтэй нөхөрлж эхэлсэн гэсэн үг. Тэг Густав Герц гэдэг одоо Герц гэдэг нэрээр нэмждэг штэ тий. Нэрээр өөртөө оруулсан. Тэгэхээр нөгөө хүн чинь хүрээлээг гэж байгаа шүү дээ. Айгүй мундаг эрдэмтдтэй нөхөрлж эхэлсэн гэсэн үг. За ингээ Лиз Мейтнер Отто хантай хамтран за эхний жилүүдэд бол тэд 9 нийлэл бичсэн байна. Энэ хоёр чудаа хамтарч болчихж байгаа шүү дээ. За тэгээд 3-ыг нь 1908 онд, 6-ыг нь 1909 онд бичсэн байдаг. За тэд хамтдаа цацраг итгэвт бутархаа буюу илүү ойлгомжтойгоор тайлбарлах юм бол атомын цөм хэрхэн хуваагддаг буюу одоо цөмийн хуваагдлын процессыг судалж ирсэн гинэ. Би яг энэ цатрагт идэвхт бутархаа гэхээр би өөрөөсөө ойлгохгүй гоцсохгүй. Тэгээд судалсан чинь атомын цөм хэрхэн хуваагддаг тухай л одоо судалж байсан гэсэн юм байна. За гэхдээ нэг судалгаан дээр хамтарч байгаа ч тэдний ажлын чиглэлтэй үүрэг одоо юу гэдэг арай жоохон өөр судалгаа байсан юм билээ. Нийгэмдэр ажилладаг байгаа мөртлөө хоёул арай өөр зүйлсийг хийжсэн гэсэн. За тэгээд Отто хааны хувьд цацраг идэвхт изотопуудыг нээж химийн аргаар судалж ирсэн гинэ. Харин Лиз Мейтнерийн хувьд физикийн үүднээс задлж шинжилээд тэдгэрийг цацрагалтыг нь ойлгоход илүү их оролдож исэн буюу нэг нь бол хим талдаа нөгөөх нь илүү физик талдаа жоохон судлаадсан байна гэж ойлгосон. За ингээ удалгүй тэд Висмут 211 ба Тали 217 гэсэн хоёр шинэ изотопыг нээж чадсан байдаг. За ингээд 1912 онд тэр Отто хаан гэдэг байгаа тий. За энэ Лиз Мейтнер гэдэг энэ хоёр болохоор Берлин дэх химийн чиглэлээр шинээр байгуулагдсан Кайзер Вильгельм институтэд очихоор болсон. За Отто хаан Герман дахь анхны лабораторийн радиохимийн секцийг хариуцаад ийм туслах болоод профессор цолтой жилийн 50000 маркын цалинтай болсон. За тэр үеийн 50000 марк нь өдгөөгийн за нэг 29000 евротой тэнцгээр ийм цалинтай болчих. Тэгсэн энэ институтэд эмэгтэйчүүдийг ажилд авах бодлого байсан учраас Лиз Мейтнерийг ажиллахыг зөвшөөрсөн байгаа. Ер нь эмэгтэйчүүд авахгүй гэхдээ яг чи ажиллаж болно. Чамд бол цалин өгөхгүй. Чи одоо галь цалингүй ажиллаж болно. Тэгээ одоо ингээ Отто хаан ч болохоор 29000 евро гэж байна. Монгол мөнгөөр 93 сая байгаа байхгүй юу? Тэгэхээр Отто хаан ингээ 93 сая төгрөгийн цалин авангууд манай Лизийг болохоор үнэгүй болчихж шүү дээ. Тий. Тэгээд ингээд энэ үедээ Лиз Мейтнер ааваасаа дахиад ингээл мөнгө авч аав нь өөрөө боломжийн амьдралтай хүн байсан учраас охиныхоо хэрэгцээний мөнгийг байнга явуулдаг байсан. Тэгээд 1910 онд аав нь нас бараад за ингээ яалтчгүй Лиз Мейтнер санхүүгийн хувьд бэрхшээлтэй тулгарсан байгаа. Тэгээд нөхөр ингээд гэрлүүгээ би Вен руугаа буцъя гэсэн юм байна. Тэгсэн чинь Макс Планк гэдэг нөгөө эрдэмтэн багш физикч болохоор би чамайг явуулмааргүй байна. За юу яа.
Фридрих Вильгельмийн их сургуулийн онлайн физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслахаар би чамайг томилуулъя гэдэг. Ингээд өөрийнхөө нэр нөлөөг ашиглаж гуйж агаад Макс Планк ямар ч байсан эмэгтэйчүүдийг ажилуулдаг байсан газар эмэгтэйчүүдийг ажилуулахаар авч үлдсэн байгаа. Гэхдээ энэ нь Лиз Мейтнерийн хамгийн анхны цалинтай албан тушаал байсан. Тэгэхдээ цалинтай албан тушаал цалин нь маш бага. Дээрээс нь их сургуулийн одоо юу гэдэг ингээд шатлалаараа бол хамгийн одоо доод тушаал. Ийм байсан. Тэгтэл ямар ч байсан аваад үлдсэн. Тий, цалинтай гэдэг маань өөрөө баг одоо тийм амжилт юм уу да тийм угаасаа ажиллахгүй цалин өгөхгүйсэн газар цалин өгөхгүй цалинтай яг ингэдэг байсан мөлий тэр үед ажил хийх нь хийдэг тэгсэн мөртлөө цалин авдаггүй тэг би энийг ч унгаагаад яг яагаад тэнд ингэ ажиллаад байгаа тий тэгэхээр тэр нөгөө нийгэм нь угаасаа юм да би эмэгтэй хүн тэгээд ажил хийх юм бол ажил хийж болно тэгтээ чи угаасаа л цалин авахгүй тэгэхээр тэрэн дээр ингээд эмэгтэйчүүд нь уурлаж бухимдах тийм байдаг угаасаа тийм байх хэрэгтэй болохоор гэж үздэг л байсан мөлий л тий одоо бол жигээ хэрэлдэж штэ энэ яагаад тэ энэ яаж байгаа намайг эмэгтэй гэдэг чинь сүлгчгүй үздэг аа тий штэ за ингээд хүнийг 4-5 жил баг ингээд цалингүй ажиллуулчих жоох байхгүй. 4-5 жил гэдэг ч одоо юу вэ? Тэгэд аав нь мөнгө өгдөггүй одоо хэрвээ одоо аав нь баян чинэлэг байгаагүй байсан бол тэгэл ер нь жоох хэцүү болох нь шүү дээ. Харин тийм. За тэгээ сургуулийн захиргаа 1912 оны 10 сарын 23-нд Химийн институтын албан ёсны нээлтийн үеэр Лиз Мейтнерийг Германы хаан 2 дугаар Вильгельмтэй танилцуулж магтсан байна. За энэ бол өстой ухаалаг бүсгүй манай энэ чи юусоо тэргүүний хүүхэн гээл за хүүхэн ч гинэш эрдэмтэн гэж хэлэх ёстой шүү дээ. За тэгээ үүний ачаар дараа жил нь Мейтнер Отто хаантай ижил албан тушаал томилогдоод лабораторийг нь хам Мейтнерийн лаборатори гэж нэрлсэн. За хам гэдэг нь хамтрагч Отто хаан Мейтнер болохоор Лиз Мейтнер шүү дээ. За тэгтээ түүний цалин эрэгтэй хамтрагчаас нь бол мэдээж бас л маш бага байсан. За тэгээ үүнийг үл тоож Лиз Мейтнер Адлон гэдэг зочид буудалд оройн зогорч баяр тэмдэглэсэн. Үгүй ядчил бит хоёр нэг албан тушаал дээр очичлооч цалин ялгаатай ч гэсэн тийм. За гэвч бодлого хаан Мейтнер хоёрын эмнэлгийг тэр хоёр ингээ буруу тасмаа анлаа нэгсэн доо. Эмнэлгийн зориулалтаар үйлдвэрлэсэн Тори Ради 228-ыг одоо эдгээр одоо бодисуудыг ашиглаад ашиглаж үзсэн гэж одоо ашигласан гэж үзээд ингээд ашигласан материалын зардлыг нь цалингаас нь хасдаг болсон гэж байгаа. Гэтэ энэ ч одоо туршилт хийхин тулд эдгээр зүйлс бол зайлшгүй хэрэгтэй байгаа шүү дээ. Гэтэл энийг бол та хоёр чи энийг хэрэгжилчлээ. Ашиглаад байна шүү дээ. Ингээд хувьдаа ашиглаад байна гэсэн үгнээс юм да. Тэгээ ингээд цалингаас нь хасдаг болсон буюу. Уул нь бол тэр нөгөө нэг Тори Ради 228 гэдэг байгаа бодисууд болохоор эмнэлгийн хэрэгцээнд зориулж өгсөн. Тэнгүүд мань хоёр ингээд эрдэм шилгийн судалгаанд төрсөн зориултын бусаар ашигласан гэд. Тэгээ германчууд энэ тал дээр амар хатуул та. Тэнгүүд зориултын бусаар ашигласан цалингаас төлөв. Гэхдээ эрдэнтэн хүн ч одоо тэгэл ашиглах юм шүү. Яагаад гэвэл тэр үед одоо. Гэтэ тэгэл анханасаа нөгөө нэг эмнэлэгт ингэж нэг ашиглаарай гэд өгсөн юм манайх шиг хоёр өөр юмар зориулаад ашигласан шүү. Гэтэ энэ ч угаасаа эмнэлгийн зориултаар бус судалгааны зориултаар байтгуулсан болол хэрэгжилж байгаа юм шүү. Эсвэл нэрнгээсээ шуугаад ирсэн юм болов уу? Агуу нэр харин тийм. Энэ хоёрыг эмнэлгийн зориултаар ингээд нөгөө нэг авсан байсан юмыг нь юуны зориултаар ашигласан юм шүү. Яг өөр зориултаар ашигласан гэдэг үднээс л буруутсан юм шүү тий. Тэгээд тэр Отто хаан гэдэг хамтрагч нь болохоор 1914 онд 66 мянган маркийн цалин авдаг болсон. За энэ бол одоогийн аншаар маш их мөнгө 369 мянган еврот тэнцэх цалин. Гэхдээ энэ Европод манайх болохоор цалиг дандаа сараар ирдэг тий. Европод Америкууд жилээр ирдэг. Дандаа бүтэн жилийн цалин гэж явдаг. Тий. Тэгэхээр тэрийг нь ойлгоорой. За харин Лиз Мейтнер гэдэг өнөөдрийн энэ эрдэмтэн бүсгүй болохоор 1914 онд одоо яг ижлэхэн өөртөө ижлэхэн хамтрагч хиймж Отто хаан нь 66 мянган маркийн цалин жилд авдаг байсан бол Лиз Мейтнер ижлэхэн албан тушаалтай лаборатори эрхлэгч тэгсэн ирнэ 1500 маркийн цалин авдаг байсан. Одоогийн аншаар энэ бол 8400 евротой тэнцэх мөнгө. Зүгээр л эмэгтэй байсан учраас яг ижлэхэн хиймж эрхтэй одоо хамтрагчаасаа 44 дахин бага цалин авдаг байсан. Нөгөөх нь 66 мянган маркийн цалин авч хахад манай хүн дөнгөж 1500 маркийн цалин авсан. Наач одоо сонсолж хэрүүлийн чанартай сонсдог. Харин амар угаас. Харин гэхдээ одоо ингэ ялгаа гэдэг зүйл чинь бас нэг жоохон ялгаа байвал бас төвчж болно шүү дээ. Гэтэл 369 мянган евро одоо мөгийг авчингууд би 8400 евро ингэ атгаас суугаад юм бол би бол уур бол буцлаа шүү дээ. Яагаа гэж хэлмээр санагдана. Яагаа болдгүй юм гэж дээ. Тэр үе нь өөрөө тэг болохгүй учраас тэгээд. Харин ийм байж. Тэгээ сүүлдээ бүр тэр хамтрагч нь гэдэг байгаа тэр хиймж Отто хаан гэдэг байгаа тэр энэ эрдэмтэн хүртэл бүр өөрөө санаа зовоод тэгээд өөрийнхөө цалингийн 10%-ыг Лиз Мейтнерт өгсөн. Тэгээ өгдөг байсан. Тэгээс цалингийн үнэлгээ нь бүр арай дэндүү ийм зөрүүтэй бага учраас Лиз Мейтнер тэр үед Австро-Унгарын эзэн тулсын нэг хэсэг байсан Чехийн Праг руу би явж ийшээ явж эрдэмжилгээний ажил хийлээ. Энд байгаа цалин бүр арай дэндүү байна гэсэн юм шүү. Манай хүн бас бохомцол байна тий. Тийм шүү дээ. Жишээ нь нөгөө одоо ивент итгэдэг буюу аав нь нөгөө нэг боломжийн амьдралтай байсан аав нь нас бараад ингээд өөрөө. Тийм. Одоо бол мөнгө хэрэгтэй болчихсон. Одоо мөнгө хэрэгтэй байгаа тий. Тэгээд Макс Планк
Лиз Мейтнерийг дахиад явуулахыг хүсээгүй. Тийм болохоор дахиад дээшээ өөрөө ярьж байгаа лабораторийн удирдлагуудаа хийлээд за тэгээд дарга нь Фишер гэж хүн бол арай гэж нэг юм энэ нөхцөлийг нь ойлгоод тэгээд хүлээн зөвшөөрөөд Лиз Мейтнерийн цалинг 1500 маркийг нь гуйлгаж яаш нэг юм за яах вэ төгүүлгээд 3000 болгосон баг. 2 дахин нэмсэн. Тэгээ нэг одоогийнхоор бол нэг юм 17,000 евротой тэнцэхээр хэмжээний ийм цалин авсан. Тэгээ тэгсэн ч гэсэндээ нөгөө хүн маань 369,000 евро аваад би 17,000 евро л авсан гэсэн үг шүү дээ. Нэмээд үү? Тийм, нэмээд 3,000 гатч болоод ч үү. За одоо яах вэ тэгэл. Яа би үл шамлахаар чан гатах чанцаа. Би бол хараалын хөвгтэй л авахгүй. Сэмэртэл дайрд юм уу яа. За тэгсэн чинь дэлхийн 1-р дайрчилж байгаа. За Отто хааныг цэрэг татсан хамтрагч нь шүү дээ. Лиз Мейтнер сувлэгч болсон. За ингээд цацрагтай ажилдаг хүн болохоор түүнийг рентген онцлогооны техникч болгосон байдаг. За Лиз Мейтнер эмнэлэгт рентген зураг авч цэргүүдийн бэртэл гэмтэл онцлогын хажуугаар тэрээр нөгөө хаан баяр нартай хамтран одоо дайны өмнө эхлүүлсэн байсан. Бета туяаны спектрийн ажил болон за ураны задралын гинжин хэлхийний талаарх өөрийн судалгааг хоёуланг дуусгаж чадсан. Тэгэхээр ер нь тиймстэй нөгөө ажиллахын төлөө төрсөн гэдэг шиг тийм дайны үеэр шүү дээ. Судалгаа гэдэг бол ерөөсөө ажлын хажуугаар хийх аюул хэцүү юм л шүү дээ. Одоо манай тэр нөгөө доктор моктортой байгаа найз ажил мэрж хийж чаддгүй шүү дээ. Бүр ингээм амралтын өдрөл тэрнээс биш тэр чинь яг сайн юм гаргахын тулд бол тэр нэрэл бүтээн ажиллах шаардлагатай болж байгаа байхгүй. Гэтэл манай хүн хажуугаар нь сулгч ааж игээ дайны хажуугаар шүү дээ тий. Ийм олон зүйлсүүдийг амжуулчихж байгаа. За ингээм 1915 оны 7 сард Берлинээс Вен руу буцаж ирээд Австрийн аримт рентген сувлагч техникчээр ажилласан. За түүний анги Польш дахь зүүн фронтод үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 1916 оны 9 сард халагдахаас өмнө Италийн фронтод томилогдож алах хажсан юм байна. За тэгээ Мейтнер 1916 оны 10 сард химийн болон судалгааныхаа чиглэлээр Фридрих Вильгельмийн их сургуульд буцаж ирсэн байдаг. 1916 гэдэг ч одоо арай дуусахаас өмнө шүү дээ. За тэгээ түүнийг 1917 оны 1 сард физикийн хэсгийн дараагаар томилсон. За цалинг нь 4,000 марк. За одоогийнхоор 10,000 евротой тэнцэх хэмжээний болгосон байдаг. Түрүүн 3,000 болоод байсан. Тэгсэн 3,000 болж ирсэн. Бас нэг юм багаар ч гэсэн одоо өсгөл юм да тий. За бас хаан Мейтнерийн лаборатори энэ хоёр ч нэг дундын лаборатори байгаа шүү дээ. Хаан Мейтнерийн лаборатори гэж байсан бол тэр лабораторийг нь хаан бас одоо тусдаа Мейтнер гэж одоо лаборатори тусд нь болгосон гэсэн үг. Тэгэхээр дундын байсан бол тэгээ дээрэс нь тэр Отто хааны нэр нь урд байгаа даа шүү дээ. Одоо өөр ингэсэн лабораторитой болсон. За ингээд 17 онд энэ Лиз Мейтнер гэдэг эрдэмтэн судалгааны ажлаа дахиж эхлүүлээд тэгээд тэр нэг Отто хаан гэдэг хиймч хамтрагч нь болох болсон. За дээрэс нь ихэнх оюутнууд, лаборантууд, техникийн ажилтнууд ерөөсөө бүх ирчүүд нь цэрэг татгатаа явцсан. Тэгээд ерөөсөө нөхөр бол ганцаараа бүх зүйлээ хийсэн судалгааны ажлыг ихтэй. Хамаг ирчүүд нь цэрэгт явцсан. Тэгээд Отто хаан цэргийн чөлөөгөөр ингээд гэртээ ирж байгаа нөгөө хиймч хамтрагч нь гэртээ ирээд Лиз Мейтнертай уулзаад тэгээд тэр хоёр хамтдаа альфа бөөмсийн бусад их үүсвэрийг устгах хэд хэдэн туршилт хийгээд амьдсан. Чөлөөгөөр ирээ судалгаа хийж авахгүй эрдэмтэд ч. Өстой төрсэн хүмүүс юм аа. Харин тий. Ингээд 17 оны 12 сар гэхэд Мейтнер изотоп болон түүний актинийн бүтээгдэхүүнийг хоёулангийн тусгааралж чадсан. За ингээд изотопыг протактин гэж нэрлсэн. 1921 онд Мейтнер Ман Зигманның урилгаар Шведэд очиод Лондонгийн их сургуульд зочин профессороор цацраг итвэхт байдлын талаар цоврал ийм лекц уншсан байт юм бэл. За Улаанбаатар хотод 14 цаг 39 минут болж нэвтрүүлгийн хамтраагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар элэг хамгаалах бэлтгэл бие жүгэд хамтран ажиллаж байна. За элэг дунджаар 1500 г жинтэй хүний биеийн хамгийн том эрхтэн гэж явдаг. За элэг бол мэдээж бие махбодын дулааны 3/1-ийг гаргана. За бүх цусны эргэлт, өөх цусны молекул, бусад бодисын солилцоог явуулна. Ер нь бол шүүдэг хамгийн том шүүлтүр гэсэн үг. 24 цагт 2000 литр цус дамжин өнгөрдөг гэж байна. Тэгэхээр ер нь бол манайх бол элгэний хавтар нэлээд өндөр явдаг юм байна лээ. Тэгэхээр энэ элэг хамгаалах бижуэт бэлтгэлийг та уугаарай. Ялангуяа одоо доорх шинж тэмдгүүд илэрвэл. За элэг гэмтгэхэд ямар зөөр илэрдэг вэ гэхээр шалтгаангүй ядарч сүлдэн ачаалал дахаа болдог бахан цохиулаагүй хэрнээ бие дээр юм хөхрөлтүүд үүсчихдээ юм байна. Хоолны дуршил багсан, жин хасагдана, хэвлийн баруун хавирхандор өвдөх нь байна. Өтгөний өнгө өөрчлөгдөн, за мөн шээсний өнгө ч гэсэн өөрчлөгддөг. Царай цонхийнх нь, арьс шарлан зэрэг гэдэг маш олон шинж тэмдгүүд илэрдэг бахны. За тэгэхээр тэгвэл одоо энэ бижуветийг танилцуулъя. За элэг хамгаалах ургамлын найрлагатай бэлтгэл бижувет нь биеийг хоргоожуулах, цэвэршүүлэх, за элэг хамгаалах зорилгоор хэрэгэлдэг бахан. За мөн шарталт, захтнаа, чонон хөрөөсд хэрэглэхэд маш тохиромжтой байдаг. За энэ бижуэт гэдэг бэлтгэлийг та Монсын болон бусад бүх эмийн сангуудаас авчих боломжтой. Нөгөө Монсын лавлахлах 1818 83 руу залгаад
Тэгээд та бас хөргүүлэх боломжтой байх 181883. За тэгээд ер нь бол аль ч имийн санд ороод бижүвэт гээд элэг хамгаалах бэлтмэлгээ асуул байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар элэг хамгаалах бэлтмэл бижүвэт хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За нөгөө тал нэвтрүүлэг эрдэмтдийг танилцуулдаг Мямар гарагийн булангараа алдарт физикч Лиз Мейтнер гэж эмэгтэйг танилцуулна. Гэхдээ энэ хүн тухайн үедээ бол маш мундаг эрдэмтэд байсан хэрнээ зүгээр л эмэгтэй байсныхаа төлөө маш олон удаа одоо юу гэмтэй гадуурхах гэдэг юм уу ялгуурлан гадуурхалтанд төрчихсөн ийм хүн. За ингээд 1920 онд Пруст буюу одоогийн Германы газар нутаг байх тий. За эмэгтэйчүүдийг эрдмийн зэрэг хамгаалах эрхтэй болгосон юм байна. За ингээд Лиз Мейтнер 1922 онд доцент болсон. Доцент гэдэг нь одоо их сургуулийн албан ёсны одоо багш судлаач цол гэсэн үг тий. За энэ цолыг авснаар одоо Лизийн хувьд бие даасан судалгаа хийх, оюутнуудад хичээл заах ингээ бүрэн эрхтэй болж байгаа гэсэн үг. За ингээд тэрээр Прусын хаант улсын физикийн тэнхимийг боловсрал эзэмшсэн анхны эмэгтэй, Германы 2 дахь эмэгтэй гэсэн үг. За тэгээд Лиз Мейтнер аль хэдийн 40 гаруй шинжлэх ухааны илтгэл, нийтлэл хэвлүүлсэн байсан тул тэрээр дипломын ажил хамгаалах ямар ч шаардлага байгаагүй буюу карьер нүүрэг нь батлаад өгсөн. За гэвч сургуулийн захиргаа түүнийг юу ярихыг сонирч байсан. За тиймээс тэрээр сансар өгтрүүгүн физикийн асуулууд гэсэн сэдвээр нээлтийн физик одоо нээлтийн лекц уншсан байдаг. За тэгээд Лиз Мейтнер 1923-аас 33 онд Фридрих Вильгельмийн сургуульд хичээл зааж химийн чиглэлээр докторийн оюутнуудын диссертацийг нь удирддаг болсон. Тэгээд 1926 оноос тэрээр Германы анхны эмэгтэй их сургуулийн физикийн профессор болж таарсан. Чадсан гэсэн үг. Тэгэхээр үнэхээр мундаг эмэгтэй тийм. Герман одоо эрдэмтэд бол Германд олон байсан шүү дээ тий. Тэгэхээр үнэлжил байсан л газар тийм юм байна. За энэ Лиз Мейтнер гэдэг энэ физикч эмэгтэй болохоор судалгааны ажлууд дээр суйрлаад хожим нь маш олон эрдэмтэд зүгээр энэ хүний судалгааны ажлууд дээр суйрлж олон нээлтүүд хийсэн байдаг. За 30 онд бета задралын үед цахилгаан цэнэггүй 50 бус маастай 2 дахь бөөн байх ёстой гэж томьёолсон. За энэ томьёолоод ийм санааг уул нь бол Лиз Мейтнер гаргасан байсан юм байна. Таамаглалыг. Тэгсэн энэ санааг нь 1930 онд гаргасан таамаглал санааг нь 34 онд Энрико Ферми гэж алдартай физикч эрдэмтэн бета задралын онолдоо дэвшүүлээд энэ таамаглаж байгаа төвийг сагсан бөмбөсийг нейтрино гэж нэрлэнэ буюу нейтрон гэж нэрлэдэг. За тэгж хэлсэн. Тухайн үеийн техник технологийн хөгжлөөр бол нейтриног илрүүлэх найдвар бол тухайн үедээ бага байсан ч гэсэн бүр хожим 56 онд Клайд Коуэн за Фредерик Рейнс нар энийг нээсэн. Тэгэхээр 30 онд таамаглаж томьёолсон одоо тэр санааг нь 34 онд Энрико Ферми гэж эрдэмтэн одоо юу гэдэг тэр таамаглал дээр нь дэвшүүлж ийм юм байгаа шүү гэж хэлсэн юм байна лээ. Тэгэхээр ер нь бол ингээд физик эрдэмтэд чинь нэгнийхээ хийсэн имийг илүү төгөлдржүүлээл ингээд цааш нь дэлгэрүүлээл нээгээл нээлт болгоод яваад идэх юм байна. Тийм байна тийм. За 1933 оны 1 сарын 30-нд Адольф Гитлер Германы канцлер буюу ерөнхий сайд болоод тангараг өргөсөн. За тэгээд түүний нацист нам 1933 оны 4 сарын 7-нд мэрэгжлийн төрийн албыг сэргээх тухай хууль батлаад уг хуулиар еврейчүүдийг төрийн албанаас чөлөөлж гисэн. За тэгсэн. За Лиз маань одоо еврей шүү дээ. За тэгээ еврей гаралтай гэдгээ ер нь бол Лиз ерөөс нууж гаагүй дарагдуулаад биеочудад шал өөр хүн гэж үнд сугсааг бол нуудаг тийм хүн бол байгаагүй. За эхлээд түүнийг бүр 1914 оноос өмнө хүрээлэнд ажиллаж исэн дэлхийн 1-р дайны үед цэргийн алба хаасан Германы иргэн биш Австри хүн гэх мэт үндслээр ажилд нь үлдээсэн юм байна. Одоо ч нөгөө төрийн албанаас бол еврейчүүдийг гарах гэдэг шүү дээ. Тэгээ яг нөгөө тайлбар өгж байгаа юм л дээ. Энэ хүнчүүд 1914 оноос тэг өмнө хүрээлэнд ажиллаж исэн. Ер нь бол их туршлагатай өөр дэлхийн 1-р дайны үедтэй цэргийн албар хааж исэн нэр төртэй хүн шүү дээ. Германы иргэн бол биш ээ. Австри гаралтай хүн гэдэг ингээд ерөөдөө хаацалсан гэсэн үг. За тэгээ 9 сарын 6-нд анкетыг нь дахин авч үзсэн ба. Дараагийн удаа шалгасан, нарийн шалгасан. За ингээд дэлхийн 1-р дайны үед фронтод алба хаагаагүй. За мөн 1922 онд доцент болсон ч профессор болоогүй гэсэн үндслээр профессорын ажлаас нь халчиж байгаа. За тэгээ түүнийг ажилдаа эргэж ормоор байгаа бол Германы нацист намын гишүүн байх шаардлагатай шүү чи гэж ингэж анхааруулсан. За тэгсэн чинь Лиз татгалцаад Германы химчдийн нийгэмлэгээс бас гарсан байдаг. Тэгээд ингэдэг юм байна. За нөгөө нэг Отто хаан гэдэг өөрийнх нь хамтрагчтай химч Отто хаан гэдэг энэ хоёр хүн болохоор 34-өөс 38 оны хооронд юу байсан? Маш олон тооны засар ихэвчлэгт хувирлын бүтээгдэхүүнийг нээж олсон. За ингээд тэр нээж олсон одоо юунуудаа бол транс уран гэж нэрлэж үтсэн байгаа юм. Тийм. Тэгээд 37 оны 5 сард Отто хаан Лиз Мейтнер хоёр болохоор хоёр зэрэг тайлан бичээд шинжлэх ухааны хоёр өөрсдөлөөр зэрэг явуулсан. За Отто хаан болохоор Zeitschrift für Physik гэдэг ийм сэтгүүлд өөрийгөө энэ туршилтыг хийсэн анхны зохиогч нь бий гэд ингээд тайлангаа явуулсан. Лиз Мейтнер болохоор Chemiste Berichte гэдэг ийм шинжлэх ухааны сэтгүүлд өөрийгөө бас анхны зохиогч гэд ингээд бичээд тайлан явуулсан.
38 оны 3 сарын 12-нд Герман улс Австрийг өөртөө нэгтгээд ингээд Лиз Мейтнер тэр үед бол Австрийн иргэн байсан, Германы иргэн биш. Тэгсэн Австрийг Герман өөртөө нэгтгэжингууд Австри гэдэг улс байхгүй болчихоо. Тэгээд Лиз Мейтнер Германы автоматар ингээд Австрийн иргэн байжгаад Германы иргэн болонгууд Германы еврей болчихж байгаа байхгүй. За ингээд бүр амьдрал нь бүр хэцүү болсон. Яг энэ үед нэрт эрдэмтэн одоо супер физикч Нильс Бор гэж манайхан хүүхэд багт сонсчихсан баг. Нильс Бор Лиз Мейтнерийг Копенгагенд ирж лейс уншаа. За тэгээд Пол Шрер гэж хүнийг Швейцарт болох их хуралд оролцохыг ураад тэгээд чи тэр Пол Шрертэй буцаад түрээдэрээ. Би бүх замын зардлыг чинь даанаа. Чи энэ түрээдэр. За энэ манай энэ юуны Копенгагены их сургуульд ирж чи лекц уншаа гэж өрсөн. Зүгээр зарим их сурвалж дээр бол зүгээр л хэнийг Лиз Мейтнерийг одоо амь аврах гэж физикчд өөрсдөө ингэж одоо юу гэмдэ өөртөө хажуудаа юуны аюулгүй газар болгож дуудсан. Яг нь урьж байгаа нэрээр л аварж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. За ингээл Лиз Мейтнер Карл Вильгельмийн их сургуульд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан ч 1938 оны 5 дугаар сарын ихэнх гэхэд Рейхийн шинжлэх ухаан боловсрал соёлын яам түүн дээр хэрэг үүсгээд шалгаж байгаа гэдгийг танилаас сонсон. Чамдчууд ингээ хэрэг үүсгэж явж байгаа шүү найзаа гэж хэлсэн байна шүү. За ингээл Лиз Мейтнер 5 сарын 9-нд Копенгаген руу явах нэрт эрдэмтэн Нильс Борын урилгыг хүлээн аваад за ингээд аяллаа виз авахаар Дайны консулын газарт очисон. Тэгсэн консул өдөөс нь юу хэлсэн бэ гэхээр за одоо Австрийн паспорт бол хүчингүй шүү дээ хэлсэн. За ингээд Лиз Мейтнер Германаас гарах ямар ч боломжгүй болсон. Аль биесээр гарах боломж байхгүй. За ингээд түүнийг яаж хийгээд Германаас гарахыг Нильс Бор хичээсэн. Тэг янз бүрээр үзсэн ба. Тэг Герман улс бүх академич төвчний эрдэмтдийг хэлээр гарахыг хоригдсан бо. Ер нь бол эрдэмтдтэй тухайд гарахыг хүсэхгүй байсан юм байна. Хэлээ одоо эрдэмтдэд бол хаачж байгаа гэсэн үг шүү дээ. За ингээд Нильс Бор түүнийг Швед рүү гаргаж тэнд цалингүй нэг жил ажилуулад буцаад Германд авчираад найз нөхдийн холбоо сүлбэгээ ашиглаад хэлийн харуулын дараад хүртэл нөлөөлж агаад Нидерланд руу оруулахаар болсон байдаг. За ингээд тэр нэрт эрдэмт Нильс Бор болохоор өөрийнхөө найз эрдэмтэн Питер Деби Костер гэдэг хүнийг томилолтоор Берлинд ирсэн байсныг нь дуулсан гинэ. Тэгэн гут нь яг энэ үеийг нь далимдуулаад буцахт нь Лиз Мейтнерийг дагалдуулаад явуулахаар ингэж одоо юу гэдэг бараг л ийм операц боёо үйл ажиллагаа зохион байгуулсан бай. Ингээд энэ орох ажиллагаанд Отто хаан гэдэг нөгөө хамтрагч хиймч нь бол маш их тусалсан бүр бүх зүйлээр дэмжсэн байдаг. Тэгэд энэ Отто хаан гэдэг хиймч физикч Лиз Мейтнер хоёр бол хамтдаа бүр 32 жил ажилласан. За Отто хаан яг одоо юу гэдэг Лиз Мейтнерт бүр удам дамжиж ирсэн ээжийнхээ алмазан бүгжийг бэлэглээд тэгээд одоо юу гэдэг би чамд хайртай шүү. Яг эмэгтэй хүний чинь хувьд бас би чамд давхар хайртай шүү гэж сэтгэлээ илэрхийлсэн гэдэг. Одоо гэхдээ их нэртэй байсан баа. Тийм байлээ. Тий. Тэгээд 32 жил хамт одоо юу гэдэг ингээд ажилласан хоёр нөхөр. Тэгээд Лиз Мейтнер хэлийн харуул шалганд сэжиглэгдгээс сэргийлээд өөрийнхөө биед ердөө 10 марк одоогийнхоор бол 40 евро л авч явсан. Оо тийм үнэтэй цайтын барьж явуулдаг. Одоо яг орж ийн гэдэг тий орж ийн гэдэг мэдчихэл тий. Тэгээд 107 сарын өш уцраас байсан болохоор зүгээр л зуны нэмгэн хувцастай 2 жижигхэн чамдаа аваад тэгээд ерөөсөө ингээд их мөнгө авч яваагүй. За ингээд галт тэрэг яг ингээд хэл гарсан. За Германы хэлчид Мейтнерийг профессор Костерийн эхнэр гэж ботсон байна. Тэрнээс ч эрдэмтэй гэж бодов. Ингээд нэг их олон юм анзаараагүй зүгээр л эхнэр нь байна гэж бодоод ингээд гаргацсан. Би тийм энэ үед нэр үнэхээр анзаараагүй болов гэдэг ингээд мэдээлэл хаагаад утсан чинь яг зарим их сурвалжтай л баттаас юм мэдэхгүй байна. Лиз нилээ сандарсан гинэ гарын чичрээд одоо нөгөө чинь үзүүлэлт дээ. Тэгсэн чинь яасан бэ гэхээр тэр үед одоо хил дээр байсан офицер түүнийг анзаараад тэгтээ та их даарсан байна хадагтай гэж хэлээд гаргацсан гэж байгаа. Тэгэхээр Лиз бол сандарсан юм шиг л. Тэгээд ингээд ямар ч байсан ингээд тэр Костер гэдэг хүний эхнэр болж жүжиглээд ч болтгоо ингээд хил гараад хилээр оргосон. Тэгээд Нильс Бор Копенгагенд тогтож аваад хөдөө тосгон руу зуны одоо юу гэдэг зуны амралтын байр руу аваад тэнд хэд хоног нэлээд бүгүүлсэн юм байна. Тэгээд ер нь бол энэ бол маш том хэмжээний түүхэн орголт байсан. Нобелийн шагналт эрдэмтэн Нильс Бор Лиз Мейтнерийг нацист Германуудаас хулгайгаар хідэн одоо хэд хэдэн улсын хил дамнуулан нууцаар гаргасан гэд энэ бол маш алдартай домог шиг яригддаг ийм орох операц юм байлээ. Тэгээд Германы үүнийг мэдвэл ер нь бол бас л нэлээд л өсрөх байсан гэж ярьдаг. За ингээ Отто нацистууд болон Германд хамтран ажиллахстаа Лиз Мейтнер Вен руу гэрлүүгээ явсан. 8 сарын сүүлээр ирнэ гэж худлаа ярьсан. Өчигдөө ийшээ тийшээ зугцсан орсон гэвэл бөө юм л шүү дээ. Тэр чинь дээрэс нь гэр бүлийнхэн байгаад байгаа шүү дээ. Үлдсэн байгаа шүү Лизийн гэр бүлийнхэн.
За тэгээд дараа нь Лиз Майтрийн эд зүйлсийг шивэд рүү тээвэрлэхийг оролцсон. Гэвч Рэхийн боловсролын яам нэг ширхэг бичгийн заас, нэг ширхэг цамц ч явуулах зөвшөөрөхгүй. Ер нь чи шүдэнс ч явуулж чадахгүй л гэж хэлсэн байна. За тэгээд Отохон өөрөө Вен руу яваад Майтрийн одоо Лиз Майтрийн эгч дүүстэй ингээд уулзсан. Тэгээд дүүчин дайн руу ингээд нутар гарцсан байгаа шүү. Тэгээд энэ нууцыг маш сайн чандлан хадгалаарай гэж хэлсэн. За ингээд ацистууд Вен руу хүн илгээгээд за тэнд одоо Лиз Майтрийн эгч дүүсэндээ байна уу байхгүй байна уу гэдэг ингээд шалгасан. Тэгсэн чинь уус байхгүй байгаа шүү дээ. Шалгуур газар байгаа. Тэгээ эгчийнхэн нөхрийг нь баривчлаад байцаасан маа. Хаана байна Лиз Майтер гэх. Тэгсэн хүргэн ах нь бас хүн чанартай. Би мэдэхгүй гэж хэлээд өнгөрсөн байдаг. Тэгтээ яг ах нь бол нэлээд бас хэсэг хоригдсон боловч сүүлдээ бас суллагдсан байх тийм хүргэн ах нь. За ингээд 45 оны 11-ээс 15-нд Шведийн шинжилгээний академи Отто хааныг хүнд атомын задралыг нээснийхэн төлөө 44 оны химийн салбарт Нобелийн шагнал хүртээсэ. Одоо хамтрагчийг нь. Тэгсэн Лиз Майтерийн хувь нэмэр оролцоо байгаагүй бол Отто хаан гэдэг Нобелийн шагнал авсан энэ хүн бол энэ ураны цөмийг хагасаар хувааж задлж болохыг олж мэдэх боломжгүй байсан байдаг. Гэвч Майтерийг Нобелийн хороо ер нь бол авч хэлцээгүй. Уул нь бол энэ химийн Нобелийн шагнал авж байгаа энэ Отто хааны ажил эрдмийн ажил дээр чинь бол Лиз Майтер гэдэг эмэгтэй маш их нөлөө үзүүлсэн гэсэн ч тоогоогүй. Ингээд 1996 онд 50 жилийн дараа Нобелийн хорооны хурлын тэмдэглэл бусад архивын мэдээллүүд нь ил болоод ингээд Лиз Майтнерийн нэрийг 1924-өөс 48 оны хооронд химийн салбарын Нобелийн шагналд 19 удаа 37-оос 67 оны хооронд физикийн салбарын Нобелийн шагналд 30 удаа нэр дэвшүүлж ийсэн. Ийм олон удаа нэр дэвшүүлсэн. Тухай бүрд нь мэдгүй ямар нэг шалтгаанаар Нобелийн шагналаас ингээд хасагдаад гэсэн. Тэгэхээр надаа 30 удаа Нобель нэр дэвшсэн те нэг марын хаалгах шиг юм байгаад байна шүү дээ. Яг чаах чи юм байд тий. Юунд химээр 19 удаа 30 Нобель физикээр 30 гэдэг чинь 49 удаа нэрийг дэвшүүлээд байдгүй. Тийм ээ тий. Нобель авах. Тэгэхээр одоо Отто хан ганцаараа гаргаж штэ. Гэтэ яг Отон бол нэг талаараа бас түүнийг амийг бол аварсан штэ. Тэгээд одоо дүндээ дүнл хайш. За тэгээд Отохон байг бол яг Лиз Майтерийн одоо нацистын хорих лагерт савнгийн төхөйд болохоос ингээд тухайн үед ч одоо нөгөө хорих лагерт хүний шатагаа 100хан тэгээд өөх тус гарангуй тэрүүр савн идэг гэсэн мэт. Би тэгээд үнэхээр яг тухайн үед Лиз Майтер баригдсан бол хорих лагер руу явах байсан болов уу гэд ингээд мэдээлэл хаагаад үзсэн чинь нэрээ тиймээсэн гэж хэлээ. Яа тэгэхээр эрдэмтэн еврей гаралтай тэгэхээр үнэхээр баригдсан бол ер нь хорих лагер руу хувь нь бол нэлээд өндөр байсан л гэж яригддаг юм лээ. За тэгээд 1968 онд Лиз Майтер 89 наснда таалалт төгсөж нас орсон. Энэ хоёр чинь хачиргалтай нас 3 сарын зайтай хоёулаа 89 наснда таалалт төгссөн юм л ч дээ. Отто хан Лиз Майтер хоёр чинь. За хамтрагч нар гэсэн үг. Тэгээ Соулмейт нь болохоор Отто хан байсан гэдэг. Тэгээ 3 сарын суугаагүй. Тийм. За ингээд энэ түрүү нэвтрүүлэг маань өндөрлж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Номин Даатгал таны амар тайван аялын баталгаа болон элэг хамгаалах бэлтгэл бийж үйд хамтран ажиллаа. Баярлалаа. Та үргэлжлэн 15 цаг 10 минутаас элэгч бие нэвтрүүлгээ хүлээн авсан. Баярлалаа. За баярлалаа.